Сайн байна уу та? Сайн. Сайхан урч байна. Сайхан урж байна уу? Та X ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзах боломж олдвол асуулт байгаа юу танд? Асуулт байна. Танд боломжны хувьд одоо дагаж яваад уулзах боломжтой юу? Одоо юу? Тий. X ерөнхийлөгч Баттулгаатай уулзвал энэ одоо үнэгүй болсон хоньны ярьсан аваад очсон дээр үсттэй. За ажил төрөлсөн. Орлого зарлага гайгүй. баланс барьж байна. Заримдаа баланс бариад заримдаа баланс барихгүй л Цаашаа гэрээ. яг одоо энэ хөдөө аж ахуйн түүхий бэлтгэхийн үгээр 30 жил ажиллаж байна. 94 оноос хойш. 20 плюс хөрөнгөний 30 жилийн. Тэгэл. Монгол хүн байна да. Сайхан амьдарч байна. Амны билгээс ашигтай билэг. Гэхдээ тэгж болохгүй шүү дээ. Амны билег ашигтын билег гэж явсаар байдлын чинь ядуу орон болж хойрлаа шүү дээ. Харин 30 жил гэдэг чинь их хөдөлмөр шүү дээ. Энэ хоньнээс одоо ямар ч үнэгүй болоод. Би одоо нөгөө хөдөө аж ахуйн түүхий бэлтгэн нийлүүлдэг эмээлцэх дээр 94 оноос хойш тууштай ажиллаж байна. Тэгээд энэ 95 онд одоо энэ 3000 төгрөг байсан энэ хоньны ахихнээ. 95 онд ч будаа 300 төгрөг. Тэгэхээр тэр үед ч одоо будаа амтхан байсан импорт орж ирсэн хятадын будаа. Одоо болохоор будаа ч 22 дахин өссөн. Одоо 6-7 мянга болсон. Хэд будаа. Тэгэхэд өнөөдөр 30 жил 29 жил өнгөрөхөд энэ хоньны нэхий ямар ч үнэгүй байна. Шууд хайж байна. Энэ талаар би бас санал бодлоо солилцъя гэх. Тэгээд адууны арьс сүүлийн аваад, сарлагын арьс сүүлийн аваад арьс нь үнэгүй. Зөвхөн сүүл нь мөнгө болж байна. Одоо малчид бол зодон дэрвдээд одоо ерөөсө сүүлийн 10 жилээр нь орлогогүй боллоо шүү дээ. Мах нь хямдхан. Тэгээд энэ аж үйлдвэрийн тогтолцоо, үйлдвэрлэлээ юу ч ингэж байхгүй болж байна шүү дээ Монголд ерөөсө. Ноолорын зах зээл гэсэн хомигдаад 2-3% үйлдвэрлэл өсөлдөж байна одоо. Энэ дан хятадуудын хараад болчиход байна. Хятадууд ч нууг нь өөр улсын иргэд үстэй. Миний бодлоор бол тэг ингээд орж ирээд харьс, мах, ноос, ноолуур, уул, уурхай, нүүрс гэдэг ингээд бүгдэн дээр нь эзэн суудсан. Одоо ингээд их хурл дотор эзэн суудсан. Сая тэр газрыг хөрөнгө оруулалт гэдэг нэрээр 100 жилээр авах гээд оруулж ирж байгаа гэдэг чинь одоо урд талаас л оруулж байгаа бодлого байлгүй дээ. За яг арьс шир гэдэг ингээд ярихад бол энэ арьс шир гэдэг чинь боловсруулад нэмүүртөг шингээгээд экспортлох тухай асуудал шүү дээ. Жилд монголчууд нэг 20 орчим сая толгой мал ядалж ах шиг байгаа юм. Хүнсэндээ болон бусад гэдэг. Тэгээ энийг үйлдвэрийг дарханд байгуулъя гэдэг хөдөө аж ахуйн сайд багтаа нэлээд зүтгүүлээд сайтгээд бас зогсоочих шиг боллоо. Энэ тэгээ нөгөө таныг одоо үний юм уу би зүгээр асууя гэж бодсон. Энэ нөгөө түүхийд энэ арьс ширийг одоо түүхийгээр нь гаргах тал дээр таныг гаргахгүй гэсэн одоо таныг саад хийсэн нэмүүртэг шингээж би яана гэсэн энэ батлага хөдөө аж ахуйн сайд яасан гэдэг нэг дандаа буруу мэдээлэл яваад идэв. 16 оны үед баг ерөнхийдөө нөгөө нэг тухайн үед хөгжлийн яам гэж байгуулад одоо Батбаяр Бортуна гэж ярьдаг та. Бортуна. Тэрний талаас ер нь бол энэ түүхийгээр арьс шир гаргах асуудлыг зогсооё гэдэг чиглэлийг тухайн үеийн хөдөө аж ахуйн сайд надад үүрэгдэж өгч байсан байхгүй юм чинь. Засгийн газраа шийдвэр гараад тэр хөгжлийн яам яг шийдвэрийн зөв гэхдээ буруу нь юу байсан бэ? Үйлдвэрээ барьчаад тэр хилийг хаах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол үйлдвэр нь байхгүй байхад хаадаг бол уг нь санаа зөв гэхдээ нөгөө процессын алдаа гэх юм уу. Тэгээд үйлдвэрээ барих асуудлыг тухайн үед засгийн газар яамд нөгөө хөдөө аж ахуйн сайд багтаа зүтгүүлээд дэмжигдэхгүй болохоор нь одоо хүмүүс мартцсан байдаг. Би нөгөө сайдынхаа ажлыг өөрөө өргөдлөгөөд за хэрвээ миний энэ арьс шир боловсруулах үйлдвэрийг дэмжихгүй бол би сайдаа өглөөгээд сайдаа өгөөд харж ирсэн да. Ямааны мах гэхэд өнөөдөр доллар 30 цент л биш шүү дээ. Ясгүй. Гүү шүү дээ. Ястай. Тийм. Экспорт нь дөө.
Одоо яг энэ нөгөө зах зээлийн үн биш үү? Одоо 4-8 зутал биш үү? Төгрөгийг өөрөө доллар руу оруулж яриад байна үү? Төгрөгөө оруулахаар доллар 30 цент, хөдийн мах нэг 2 доллар л байгаа. Доллараар яхаар. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал бол бид хоёр бол адилхан албан тушаалтай. Шийдвэр гаргах биш. Зүгээр хөдөө аж ахуйн сайд байсан хүн одоо бас ерөнхийлөгч албан тушаалд байсан хүн бол ерөөсөө хуучнаар аж үйлдвэрийн комбинатыг л одоогийн нөхцөлд тохируулсан технологийн шийдэлтэй үйлдвэрийг л барих асуудал байхгүй. Дархан дуулны энэ ажил эхэлсэн. Харамсалтай нь Баттулгын үйлдвэр гэж хэлээл зогсоогоол өдөртөжсэн үнийн авчир шоронд хийгээл байцаачиж байгаа байхгүй. Тэгэд би сая бол энэ нэг сая 2 хоногийн өмнө энэ лүн энэ Баянгаа тэгээд энэ Баян цогтой нутгаар явлаа. Айгу саяны нөгөө нэг шиний 8-ны шуурга байна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө сумаас онцгой байдлаас зам гаргаж байгаа ч гэсэн одоо айлаас тэр шорон төв зам руугаа мөнгө өгч юм уу гаргаж чадахгүй мөнгөгүй одоо 100,000 сас салерхны мөнгө өгөөч айлууд руу өгч чадахгүй айлууд тий тэрийг өгч чадахгүй айлууд гэнэ. Яг зөвхөн хүн болгоно нэг сар шинэ хэлсэн учраас бас дээрэс нөгөө мал махан муу өөрөө 100 гээд малчтай амьдралыг яриад байна. Тэгэхээр ерөөсөө л ийм шийдэл. Энэ 100 гэдэг бол хэдэн мянган жилээрээ байсан. Байнга байна, цаашдаач байна. За тэгэхээр одоо ямар шийдэл вэ гэхээр нөгөө хадлангаа хураачдаг тийм ээ. Багсармал тэжээл тэр тэжээлүүдэд хураачдаг юу байх хэвээр. Агуулга. Өвлжөө маягийн тийм ээ одоо хаваржаа өвлжөө гэдэг. Өнөөдөр яг ингээд нөгөө сайн малчч нэг ийм байдлаар зуудыг өнгөрөөгд байдаг шүү дээ. Тэгээд малаа хураачдаг, бэлчээдгүй. Энийг юугаар хэд? Мөнгөөр үсттэй. Мөнгө гэж юу вэ? Орлого үсттэй. Орлого гэж юу вэ? Бүтээгдэхүүн үсттэй. Тэгэхээр малчин хүний орлого бүтээгдэхүүн гэж юу вэ? Нөгөө л 5 харьс, ноос, ноолуур, мах, бусад гэж. Энийг худалдан авдаг шүлжээ хөдөө аж ахуйн биржээр бий болгоод үйлдвэрт оруулаад үйлдвэрт нэмэн үртэйгээд ажлын бий болгоод экспортлох. Энэ дэлхийд даяараа л ингэ шийдэж байгаа шүү. Зууд болонгууд хэдэн улс төрчид очиж худлаа өвс өгж байгаа нэртэй, тим юм өгж байгаа нэртэйгээр ингээд шоудод яваад ах юм бол энэ мөнхийн одоо чөтгөрийн тойрог руу л орно гэсэн үг. Тэгэхээр малчтыг орлоготой болгож энэ Монгол орны газар нутагт энэ малччил энэ Монгол орноос авч яваад байгаа юм. Тэгэхээр тэр малчтыг орлоготой болох төрийн бодлого нь өөрөө тэр хуучнаар аж үйлдвэрийн комбинат буюу бусад оронд яг энэ хөдөө аж ахуйн салбар дээр хийгддэг энэ ажлууд байхгүй. Одоо Европын орнууд гэж Франц, одоо Итали нэ тэр бас бүгд тэр хөдөө аж ахуйн орнууд шүү. Тэр нөгөө хөдөө аж ахуйн салбар чинь өөрөө нөгөө нэг улирлын чанартай шүү дээ. Өөр будаа гэхэлтэй яг нөгөө нэг хавар тариалж намар авдаг цагаагаар юм. Буудлын дээр татаас өгдөг шүү дээ. Тий, татаас өгдөг. Яг л адилхан байхгүй. Малаас гаралтай дүүх үйдэг боловсруулах үйлдвэр хийгдлээ. Би бүр юу гэж одоо юу гэсэн хоршоо байгуулъя. Хоршоо байгуулъя. Тэгээд малчид тэр үйлдвэрийн хувьцаа эзэмшээ. Тэгээд харьс шир ноос ноолороо тушааж мөнгө авдаг. Жилийн эцэст ашигтай ажиллахаар ногдол ашиг авдаг. Одоо бүх л газар юм байгаа байхгүй. За баярлалаа. За жоох ихэндээ сандарсан. Тэгтээ яг асуултуудаа нэрөө бараг 100 асуусан. Харилцсан.